бид хоёрыг өнөөдөр эртний гүн хаан, Монголын язгуур гүн хаан түүх гэж ярьдаг усад тэр одоо мэдэж байгаа зүйлээрээ өнөөгийн энэ улс төр нийгмийн байдлыг харж дүгнвэл ямар хөө сэтгэл төрж байна гэсэн энэ сэдвээр ярилцаач гэж ингэж энэ ярилцаас сая бид санал болголоо. Тэгээ юуны өмнө улс төр гэдэг үгнээс эхэлж ярил. Улс төрч гэдэг нэг ажил байна. Гэтэл улс төрчид өөрснөө улс төрчихгүй гэдэг нэг юм яриад байна. Би бол ард олон тэднийг улсаан бод төрөөн бод гэд сонгож уулсан баг. Тэд нар улс төрж өгөх ёстой байх. Тэдний мэрэгжил хийж байгаа ажил нь бас би улс төрч байх гэж бодож байна. Байнга улс төржиж байх хэрэгтэй тий. Байнга улс төржиж байх хэрэгтэй. Энэ талаар өөрийн чинь бодол. Ерөөсөө төр гэдэг байгаа. Тэгээд тэр төр гэдэг эренблэгдсэн 3-ын, 10-ын, 100-ын, 1000-ын, түмтийн гэдэг ингээд өрхүүдийн ахуй амьдралыг шийдэх зорилготойгоор тэд нар дундаас шийдэж сонгогддог төр гэж нэрлэгддэг энэ хүмүүсийн үндсэн ажил бол үнэхээр минийхээ ч гэсэн тэр улсуудынхаа төлөө санаа зовниж байнга л төрийнхөө төлөө сэтгэл зүтгэл гаргаж үйл хийж явж явах хэрэгтэй. Тэр нь өөртөө төр буюу бусдынхаа төлөө ахуй амьдралын зэгцэлж эв нэгдэлтэй сайхан амьдрах гэж л тэднээс шигшиж гарч ирж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр үндсэн үүрэг нь бол улс төржих. Тий ёстой. Тэгэхээр хэвлэл мэдээлэлээр гарч байгаа, бие биентэйгээ ярьж байгаа, чи битгий улс төржээд байгаа чинь тэгж байгаа хүмүүс бол ерөөсөө энэ улс төр гэдэг Монголын үүрэг зорилгоч мэдэхгүй гэсэн үг багхгүй юу? Харин ч жинхнээрээ улс төржиж энэ төмөн олонныхаа төлөө, энэ эх орныхаа төлөө, газар нутгийн төлөө үнэхээр ёстой байж болох бүх байдлаараа тэмцэж явах ёстой. Тэгэхээр таны нөгөө хэлээд идэг тэр тэмцэл маань өөрөө хитрээд тэр тэрсэлдэн бүр хүчтэй хямрал энэ улс эх орноо доторчлт нь хаглан бутгасан юм бол аваачихгүй хэмжээнд бол тэмцэж явах нь өөрсдөө үндсэн үүрэг учраас харин эсрэгээр яг таны хэлдгээр энэ үзэж байгаа монголчуудаа ялангуяа өөрсдөө тэр хэн өөрөөсөө босод хэн нэгэн үний хувь заяа ахуй амьдралд нөлөөлөд эхэлж байгаа бол тэр чинь улс төр гэж ойлгож тэрэн дээрээ бас үгээ хэлэхтэй журтлаа жоохон бодолтой хандаач. Тэгээд үндсэн ажил чинь улс төржих байгаа тэрийгэ битгий үгүйсгэж энэ үндсэн зорилго ард түмэн юунд чи итгэж яах гэж сонгосон тэрнээс ботсон маягийн ч юм уу эсвэл тэр яах нь тэр ойлгоогүйгээ баригдуул битээ тэгж байгаа ч гэж хэлмээр байгаа. Улс төрчид маань шийдвэл өөрийнхөө энэ улс төрч гэдэг энэ албан тушаал юм уу? Энэ нэрийдлийг туйлшрагч гэсэн утгаар ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр юу туйлшруулж юм гэхээр эднийг үжил суртал туйлшруулад байна. Харин үжил сурталчихгүй шүү гэж ярмаар байна, тийм ээ? Тэгэхээр эдгээр чинь энэ намууд чинь нэг тийм баруун зүүн төвч гэдэг юм уу? Одоо коммунизм, социализм, капитализм ч юм уу юу чинь нэг тийм онол урсгал юм чиглэл болгодог байх. Энийг бол харин үжил суртал гэж ойлгоод тэр хурал дээр үжил сурталж иж болохгүй улсынхаа төлөө төрийнхөө төлөө улс төржих ёстой гэсэн ийм санал байна л да. Тэгэхээр би энэ үжил суртал гэж ярьсан дараас өөрийн чинь одоо энэ манайх ямар гэж үжил суртал онол бий болчоод байна. Энэ талаар. Тэгэхээр энд үзэж байгаа телевиз үзэж байгаа монголчуудаа зүгээр миний өөрийн харж байгаа жоохон хэлбэр ойлгох үүднээс нь яг өнөөдрийн байж байгаа гэрт нь ороод нүүрлчихсэн байж байгаа амьдрал нь яг тийм бодит байдалд хүрсэн байж байгаа энэ их тийм хүнд хэцүү, ядуу, зүдүү, бараг гуйлж шахуу, өрөндөө баригдчихсан энэ юм амьдралын төлөв байдлаас нь тайлбарлаад энэ ямар үзэл сурталаар биднийг ийм байдлаар авчирсан гэвэл дөхөө ээж магадгүй би өөрийнхөө тайлбарлая л да. Тэгэхээр яг өнөөдөр их л олон жил би бол 10 жил ярьлаа. Сүүлийн 300 жил бол бүр тусгай нэвтрүүлэг хийгээд нэлээд ярьсан. Явж үж бүх юм бол мөнгөнд байна. Мөнгө гэж нийгмийн харьцааг зохицуулдаг үндсэн одоо энэ манай төв банкны хэлдгээр бол нэг мөнгийг бол агрегат гэж хэлээд байгаа. Агрегат гэдэг чинь одоо техникийн хэлээр бол гол хөдөлгөгч хүч, мотор гэсэн ойлголт шүү дээ.
Тэгэхээр мөнгө гэдэг агрегат хэлний нийтийн өөрсдийн эдийн засгийн хэлээр хиллэгдээд байгаа мөнгө гэж хүмүүсийн хоорондын харьцааг зохицуулдаг эквивалент маань өөрөө тухайн улс үндэстний өөрийнх нь хэн гэдгийг илэрхийлж идэг. Тэдний өөрсдийн хэмжүүр баггүй юу? Жишээ нь төгрөг бол монголчуудын өөрсдийн хэмжүүр. Тэгэхээр өөрсдийн хэмжиж байгаа хэмжигдэхүүн болох төгрөг нь тогтвортой байгаад тогтвортой байна гэдэг нь инфляц гэж эдийн засгийн нэрээр нэрлэгдээд идэг ханшин унахгүй гэсэн үг баггүй юу? Тэгэхээр инфляц гэж эдийн засгийн нэрлэлчээд мөнгөнийхөө ханшийг унгаад байгаа үйлдэл бол тухайн төр ард түмнийгээ дээрэмдэж байгаа тонжогоо хариуцлага үүсч чадахгүй байгаа хамгийн том баталгаа нь угаасаа мөнгөний ханш уналт байдаг. Тэгэхээр мөнгө маань өнөөдөр хоёр давхар юмд нэрвэгдчихэд монголчуудын маань маш хэцүү байдалд оруулчихлаа шүү дээ. Нэгдүгээрт нь ханш нь байнга унаж байна. Хоёрдугаарт нь гадаад валюттай харьцахад мөн ханш нь унаж байна. Энийг бол манай улс төрчид нэрлэгдэх хүмүүс бас хоорондоо сайн ялгахгүй байгаа. Тэгэхээр альва мөнгөд бол өөрийнхөө тухайн улс үндэснийхээ хүн ардаараа баталгааждаг тэр хүмүүсийн сэтгхүүгийн илэрхийлэл болж идэг. Дараа нь энэ дэлхийг захирж байгаа санхүүгийн империалистууд тухайн хүн ардынхаа сэтгхүүгийг илэрхийлээд аж ахуй амьдрал соёлыг илэрхийлээд тэр хүмүүс өөртөө эзэн байж өөрсдийнхөө үндсэн итгэл тэрэн дээр суурилсан тэр эв эийг хадгалж чадсан тийм нийгмийн байгууламжтай тохиолдолд мөнгө нь хөдөлгөөнгүй тэр улс үндэстэн хөгжөөд байдаг учраас энийг л хамгийн түрүүнд нураадаг байхгүй юу. Тэгэхээр 90 оноос орж ирсэн арчил гэдэг нэртэй энэ залилангийн тогтолцоонд донд хамгийн түрүүнд биднийг үйлдвэрлэл хөнгөн үндэсний үйлдвэр зөндөө олон үйлдвэр барьж цааш нэгдмэлгээд ингээд үйлдвэрлэж эхэлж ирсэн тэр бүх тогтмол орлого өгдөг үйлдвэрийнх нь бүтцийн өөрчлөлт хувьшил нэрээр тарааж хаяад Монгол улсын бүгдийг 8-ачт болгоод яг тэгэхээр 8-ачт болгочих бид нар доллараас хамааралтай болох гэсэн байхгүй юу. Ингээд тэгэхээр бүгдийг одоо өнөөдөр ингээд харах юм бол Монгол тэр чигээр наран тул зах шиг 8-ачт болсон улсаараа төрн би бол 8-ачт гэж бодохоос илүү дамчид гэдэг. Яг 8-ачт дамчин, арилжаачин, худалдаач ингээд олон янзаар дандаа юм чи муу өгнүүд ч сайн үг шүү байхгүй юу. Миний харж байгаа бол за ийм бодогцсон. Тэгэхээр би энэ дээр юу тайлбарлах вэ? Худалдаачин гэдэг үг ч гэсэн худал гэсэн үг тийм. Тэгээ арилжаачин гэвэл одоо залтчаад арилаад өгдөг ч гэсэн санаа байдаг ч юм уу тийм. Тэгэхээр яг эндээс би дахиад товчхон нөгөө бас таны хоёулаа нөгөө ярих цагаар аль болохоор зөв мэдээд хурдан өрхүүдээс товчхон ярих гэдэг оролдоод байна. Тэгэхээр ингээд өнөөдөр мөнгөний ханшин докторгүй болоод валюттай харьцдаг ханшин докторгүй болчихгод бүгд хямарчлаа. Яг та монголчуудын үндсэн орлого тэр дам хийж байгаа ашиг энэ чинь төгрөгөө илэрхийлж байгаа байхгүй дамчтын ашигчаа. За тэнгууд энэ юм докторгүй ханштай мөнгийг юу бий болгож байгаа ингээ харангуут чинь тэр таны хэлээд байгаа үзэл сурталчид нэрлээд байгаа либерал онол ороод ирж байгаа. Тэр либерал онолоор бий болгосон монголчуудын оюун санааг 24 жилс хамруулсан. Тэр либерал онолын суурин дээр бий болсон арчилсан гэдэг нэртэй төрийн бүтэц. Мөн үү? Тэр либерал онол дээр бий болгосон хувь хүний эрх чөлөө. Ийм гурван юмн дээр бидрийг төөрөгдүүлээд энэ нь бол одоо дэлхийч өөрөө нэгөө судлаачд нь хүлээн зөвшөөрсөн нь бол манайхны арчил гэдэг нэрлээд байгаа демокраси гэдэг энэ хууль хүлгэрт одоо итгэхэ болио гэдэг нэг бол өстой бүх юмтаа шинжүүттэй гаргаад дүүрэн тавьдсан байж байгаа. Жохо юм уншдаг хүн үзэхэд бол ардчлал гэдэг тэр үгээ бас тэр ухааны тодглож ирмээр. Тэгэхээр энэ ард гэдэг нь шүү дээ. Би бол ингэж бодож шүү дээ. 21 онд ардчилсан хувьсгал гэдэг ард хүн одоо төрийн өдөртөгч болсон Сүхбаатар ч юм уу Шойвсон ч юм уу хинчгээ. 90 онд бас одоо зүгээр ингээд гудамжийн жагсаал хийж ивжсэн бас тийм ардууд өнөөдөр төрийн өдөртөгч болчихсон. Магадгүй 11 онд ч гэсэн бас тийм байсан гэж зарим түүхчид бичиж шүү дээ. Ламнар ч юм бол чинь улс төрөөс хол улс болж шүү дээ. Гэтэл 11 оны хувьсгалыг ламнар хийсэн гээд тэр төрийн шагнал түүхч бат сайхан тийм агуулгаар ярьдсан юм лээ. Тэр номонч тийм юм лээ. Тэр ламнар бол бас жишээлбэл нэг ард түмний нэг хэсгэд бас төрийн дээр гарсан биш үү? Тэгэхээр би энэ ардчлал гэдэг энэ үгийг би бол өөр энэ байсан баха тэр жинхэнэ демократ гэдэг агуулгаас гэж бодоод байна. Миний ойлгож байгаагаар урд нь ч ингээд би хүн амтнаас санал солилцоо та тэр санал солилцож байсан. Тэр демокраси гэдэг англи хэлээд байгаа. Оросоор демократ гэдэг та хэллээ шүү дээ. Тэгээ дуудлага нь өөр болохоос шүү. Язгуур нэг. Тийм эртний одоо грек гэс Византигаас үүсэлтэй үг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр
Демос гэдэг байгаа ч юм уу ерөнхийдөө хүн тэгтээ цаанаа их гүн ухвал одоо Монгол ойлголт руу язгууртан гэсэн маягийн ойлголт байгаа даа. Демос. Тэгэхээр тэр крати краси гэдэг байгаа ч юм бол засаглал гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө би энийг бол чинь яг ойлгохдоо юу гэж ойлгодгоо гэхээр яг Монголын уламжлалт төрлийн тогтолцоог л демокраси гэдэг юм байна. Арчил биш демокраси. Тэр нь юу юм гэхээр нөгөө хэлээд байгаа 3-ын, 10-ын, 100-ын гэж шигшигдэж яваад бусдынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг. Тэр сэтгэл зүрхээ зориулж чадж байгаа хэмжээгээр нь бусдынхаа итгэлийг авч чаддаг хүмүүсийн 10 цуудаар шигшигдчихсэн тэр төрийн бүтц чинь өөрөө демокраси байгаа байхгүй юу? Жинхэнэ утгаараа демокраси. Тиймээс биш одоо манайхны хэлээд байгаа ардчил гэдэг ардын засаг шиг ойлгоод байгаа ойлголт биш харагдаад байгаа. Тэгэхээр демокраси гэдэг бол тодорхой өрх айлууд нийлээд биенийхээ итгэлийг дааж тэр өрх гэрүүдийн ахуй амьдралыг хамгийн зөв хувьдраар удирдан зохион байгуулж авч явах чадвартай тэр итгэл даасан хүмүүсийг л демос гэж хэлдэг байгаа. Тэгэхээр тэр итгэл даасан хүмүүсийн хоорондоо таны хэлдгээр 3 ондор зохицсон тэр нийгмийн оюун санааныхаа төлөв байдлын 3 төлөв байдалд нь ерөнхий багцаж ангичээ тэн дундаас тэр нийт түмэндээ хэрэгтэй шийдвэрийг зөв гаргаж авч чаддаг тэр засаглалын хэлбэрийг чинь демокраси гэж хэлэгдээд байна гэж би хараад байгаа байхгүй юу? Анх гректгээр хэлж штэ. Платон баха. Олон цөөн гэсэн ийм одоо зохион байгуулалтын юм санаад. Тэрийг багштараа Сократаар гэдэг баг. Их өөрөө давхгүй очиад хэлсэн чинь чиний наадах чинь буруу. Олон ямагт тэнэг байдیں۔ Ухаантанд ямагт цөөнг байдیں۔ Наадах чинь ер нь явахгүй гэж хэлсэн гэж. Тэгэхээр би одоо ингэж бодоод байна шүү дээ. Яг бэтрийн тэр саяын өөрийн чинь ярьсан энэ агуулгаарч ирсэн, саяын тэр Сократ энэ гэж ярьсан тэр агуулгаарч ирсэн, эртний монголчуудын тэр их хурлаа систем зөвлөл 10 мянгатын тогтолцоо гэж бодсон ч гэсэн энэ дээр нэг юм байна. Жишээлбэл тэр демократ гэдэг үг чинь бол уг утга нь бол сонголтын нийгэм. Сонголт. Сонголтыг чөлөөтэй хийхин тулд тэр нам гэдэг юм уу юу ч юмнууд өрсөлдөг. Тэндээ сонголт нь одоо үнэн зөв байх. Шалгуур үнлэмж нь үнэн байх. Энэ асуудал юм шиг. Тэгэхээр энэ талаар тэгэхээр энэ дээр дахиад түүнийхээ юу л очиж дахиад бас хүмүүстэй арай жоохон өөрсдөд нэг тийм гүнзгээ дотгошоо нь орж ойлгож магадгүй үдэгүүдээс түүний жишгээр ярил та нөгөө мөнгө тогтворгүй байснаас болоод эдийн засаг тогтворгүй болчихж байгаа. Эдийн засаг гэдэг бол наран тул дээр юм дараа зогсож байгаагаас эхлээд уул уурхайд ажиллаж байгаа үйлдвэрлэл үйлчлэгээний бизнес хийж байгаа бүх хүмүүс хамрагдж байгаа. Өөрөөр хэлбэл тэр санхүүгийн тогтолцооноос гарч ирж байгаа одоо модоор жишээлх юм бол санхүүгийн тогтолцоог нь үндэсгээ үзчихвэл эдийн засагч өөрөө мод нь واخгүй юу. Тэгээд мөнгө нь тогтворгүй байснаас болоод эдийн засаг тогтворгүй болчихж байгаа. Эдийн засгийн тогтворгүй байна гэдэг маань мэдээж үр дүн нийгэм гэдэг байгаа чинь эдийн засгийн алхмуудын үр дүн шүү дээ. Эдийн засгийн үйлдэлүүдийн. Тэгэхээр нийгэм маань тогтворгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр би энд юу ярих гэж байна гэхээр одоо хүмүүс бүгд энэ ардчил гэж юу юм төрийн тогтолцоо болохгүй нэ тэгээд ингээ орж штэ. Гэхдээ энэ бүхэн чи явж явсаар байгаад энэ доотлол нь яг Нагаанбого манай гэрт бидний гэрт болон энэ хавь орон хүмүүсийн гэрт үнэхээр амьдрал өдөөс өдөрт дордоод байгаа чи өөрөө л энэ нийгмийн тогтворгүй байдал буюу төр болохгүй нэ гэдэг л авчиж байгаа штэ. Биех нөгөө дороос нь яг тэр жинхэнэ биеийн дээр үзэж байгаа хүмүүсийнх нь голомтноос нь энэ тогтолцоо буруу болох гэдэг гэдгийг л шатлж тайлбарлах гэж оролдоод байгаа юм байхгүй юу? Сүүлчийн сонгуулийн сонголт ерөнхийдөө буруу байна гэсэн үг. Тэгэхээр ингэсэн үг араа. Тэгэхээр одоо дахиад тайлбарлахаар мөнгөний төлөв байдал эдийн засаг болно. Эдийн засаг нь өөрөө нийгэм болно. Тэгэхээр одоо ямар болчихсон гэхээр нийгэм маань өөрөө гүнзгий хямраад өвчлөлтсөн юм шиг болоод хүн болгон одоо их гүнзгий сэтгэл зүйн хямралтай депресстэй гэж нэрлэгддэг. Ялангуяа би өөрийн бизнес талын юм дээр их олон танил талтай энэ тогтолцоогоо ерөнхийдөө нэг жоохон уншдаг гадардаг хүний хувьд бол 90 оноос хойш байгаагүй тийм гүнзгий өрийн дарамтанд том жижиггүй бүгд орцгооцсон. Бүгдээрээ нийтээр энээс яаж авах уу гэдэг нөгөө нохоо хамартын өрхөр усч гэдэг шиг юмд орцсон байж байгаа. Тэгэхээр энэ их өөр нэг талтай их сайн юм. Нэгэнд өөртөө нөгөө болоод ингэж бодоод яваад исэн юм болохоо болчихгоо одоо нөгөө чинь эхлээд энэ ахуй хямралаасаа яаж авах уугаа бодоод эхэлнэ. Тэгвэл ахуй хямралаасаа яаж авахын тулд бодоод өгчөнгүүд хоорондоо яаж урд нь зөвхөн хувиа бодоод байдаг гэсэн бол тодорхой хэмжээнд бид нар нийлэхгүй бол энийг шийдэж чадахгүй мэн гэдэг ойлгоод эхэлнэ. Тодорхой хэмжээнд нийл шийдэж болохын тулд энэ нийл шийддэг шийдвэрийг гаргадаг институтээр тогтоодог буюу төрөө тогтоодог
систем нь өөрөө болохгүй гэдэг рүү орж эхэлж байгаа. Тэгвэл энэ систем нь болохгүй нэгэд зөв болгохын тулд яах вэ гэвэл нөгөө уламжлалт монголчуудын оюун санааны удамшил, ой санамжийн иргэн саналт түүх гэж юу юм? Монголчуудын ингээд би үл ерөнхийдөө явж байгаа энэ өнөөдрийн хямрал, нийгмийн гүн гүнзгий хямрал бол маш сайн юмд хүрдэ гэж хараад байгаа. Яг та монголчууд нэг цөмөрөө нэг бүх юм нэг сэрж, ухаарч, ойлгож энэ лугаа нэгдэх цаг лугаа очиж гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр таны сая шүү дээ. Сая яг энэ өөрийн чинь энэ хэлсэн юмдаар би өөрийн чинь бас түрүү надад нэг ярьж ирсэн санаа тайлбарламаар юм шиг санаа. За. Тэрний үгээр за би эхлээд өөрийнх нь санаа. За тэгээ. Тэгэхээр нэгд сонголт гэсэн юм чинь энд бол тэмцэл явах ёстой гэдэг өнөөдөр ардчилсан нам ардын нам хоёр ингээл хэрүүлийн бозор болоод байна шүү дээ. Гэтэл тэмцэл гэдэг үг бол нэгдүгээр бие дээр яригддаг. Яг Монгол утгаараа. Жишээлбэл энэ өвлийн зодыг би нэгэн тэмцэж байж нэг давлаа даа гэдэг юм уу. Би энэ 3 өнчин хүүхдтэй үлдээд тэгээ өсөхгүй нэлээд тэмцэж явж ил хөлийн дөрөнд гарын ганцанд хүргэлээ гэж ярьдаг. Тэгэхээр энэ тэмцэл гэдэг үг жишээлбэл ардын нам дотроо тэр намынхаа болдог зорилго онолыг үнэн болгохын төлөө хүмүүст хүргэж итгүүлэхийн төлөө тэгэд тэмцэх ёстой. Тэр нь бол жишээлбэл улс төрийнхөө төлөө улс төржих ёстой. Тэгэхгүй амьдралаас гадна нэг тим юм хийгээд байж болохгүй. Гэтэл өнөөдөр энэ хоёр тэр тэмцэл гэдэг агуулгаач гэсэн олон сон гэдэг агуулгаач гэсэн нэгэнд буруу ойлгосон учраас эднэрийн тэрсэл явагдаад байна. Тэрсэл туушралтай тий. Энэ бол туушрал тэрсэл. Тэгэхээр Монголд бол энэний эсрэг ив биеийн онол гэж байдаг шүү дээ. Тэгэхээр би өөрөө чи эртэж ярьсан санаа гэж юу хэлж яах гэхээр өнөөдрийн намууд жишээлбэл ардчилсан нам хэдэн хувийн санал авсан. Ардчилсан нам нь хэдэн хувь авсан. Өшөө Монголд хувьсгалт нам хэдийг авсан. Өөр одоо намууд нь хэдийг авсан. Энэ хуваараа засгийн газарт сууд лийзлэх ёстой. Тэгхийн бол бүгдөө улс төрийнхөө төлөө явна. Энэ тэрсэл их багасна. Нөгөө талаар сонгогчдын нөгөө итгэд найдсан сонголтын үрдүн үнэн болж харагдана гэдэг өөрөө өөртөө нэг ярьж ирсэн. Надад их зөв санагдсан. Ингээд одоо саний хэлдэг нөгөө дахиад дороос нь мөнгө тогтвортой байгаад буюу мөнгөний ханш тогтвортой байх нь тогтвортой эдийн засаг руу өрнө. Тогтвортой эдийн засаг маань өөрөө тогтвортой нийгмийн үр дүн буюу тогтвортой нийгмийн хөгжил. За тэгэхээр энэ маань нэг суур юм. Тэгмээд энэ тогтвортой мөнгө, тогтвортой эдийн засаг, тогтвортой нийгмийг байгуулахын тулд маш сайн засаглал байх асуудал гарч ирж байгаа. Засаглал нь. Тэгэхээр засаглал маань өөрөө үе үе зүгээр ингээд та өтөршин сэдвүүд их ярьдаг. Энэ монголчууд яагаад тэгтлээ их хоорондоо одоо юу гэдэг хөлөө одоо түүхэн юм харахаар бол хоорондоо их тэрсэлдээ авч чадаад ингээд исэн юм шиг боловч нэлээд олон жилээр хүн төрөлхтний бусад улс үндэстнүүд бол олон жилээр оршоод ирсэн өөр олон учир шалтгаан байгаа. Гэхдээ засаглалын хэлбэр дээр бас монголчуудын уламжлалт юмд маш сайн юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ялангуяа энийг би таны энэ номыг уншаад бас нэг редакц хийж яхад их сайн ойлгож авсан юм бол тэр монголчуудын 3 том итгэл байгаад байна шүү дээ. Итгэл. Нэгдүгээр хувь хүний итгэл. Тэр хувийн итгэл чи өөрөө хувийн тэмцэл. Таны саний тодорхойлдог. Дараа нь энэ хувь хүмүүсийн итгэл өөрөөсөө тэр итгэл буюу удмын удамшиж байгаа ой санамж маань өөрөө буцаад бүл дотроо ах トゥ хамаатан зодон дотроо нэгдсэн эв итгэл болдог. Эв итгэл. Тэгээд дараа нь нийт улс үндэстэн дотроо итгэл болдог гэсэн таны энэ категори бол өнөөдрийн манай нийгмийн суур байх хэрэгтэй байхгүй юу? Төрийнхэн ч суур, засаглалын хэлбэрийнхэн ч суур, хамтын амьдралын нийгмийн байгууламжийн ч суур байх хэрэгтэй 3 том итгэл байхгүй юу? Урд нь төдөө гэсэн би хүмүүст хэлжээс наган богоо энэ итгэх ухаан гэдэг энэ номыг сайн хараад энэ дээр чинь гол гаргалгаанууд байгаа шүү. За тэгээ одоо таны яг санийхтай тэгэхээр нэгэн тогтвортой ханш, тогтвортой эдийн засаг, тогтвортой нийгэм гэх юм бол тогтвортой засаглалын асуудал гарч ирнэ. Тэгэхээр тогтвортой засаглал явуул хамгийн уламжлалж ботсон тэр өнөөдрийн нөхцөл байдлаач үтсэн тэр ирээдүгээс ботсон тэр хамгийн зөв хувьд бидэрт эв ийн засаглалыг бүр хуульчилж үндсэн үдэндээ зааж баталгаажуулж өгөх асуудал. Тэгэхээр эв ийн засаглал гэдэг дотор чин нөгөө хувь хүний итгэл тэмцлүүд маань орхигдоод гэрч дотроо орхигдоод нэр гэр төр гэж таны хэлдэг нэр байгаад гэр болцсон хүмүүс дараа нь төр болохдоо эв ийг баримталж явах зарчим орж ирж байгаа. Тэгэхээр эндээс дахиад бас нэгдэж байгаа олонтой хэлэхэд энэ
92 оны үндсэн хуулиар тогтоогдсон тэр дэглэмийн дагуу монголчууд өнөөдөр хэдэн ч сонгуул хийж үзв. За голлох хоёр нам нэртэй хүмүүсийн бөөгнөрлөн ард түмэн дээр очихдоо dabal 50-49-ээр авчихсан тохиолдолч байгаа. Тэгсэн мөртлөө 49 авсан нам нь нэгч суудлага үлдчихсэн. Тийм жишээ. Тэгэхээр чинь нийт ард түмний 49% төлөвлөлгүй хоцорчж байгаа байхгүй юу? Тэгээд 51% дангаараа төрөөч мэдээд засгааж байгуулаа явж ирсэн байгаа. Тэгэхээр энэ чинь хамгийн шударга биш болчихж байгаа байхгүй. Үнэхээр шударга гэж юм. Тэгэхээр EV-ийн засаглал гэж та бүхэн эртнээс яриад биш бас нэг найз нөхдүүдтэй нэлийн яриад байгаа нь юу юм гэхээр ерөөсөө цөмөрөө цаашаад төрд энэ засаглалд орох хувь дээрээ намууд нь ч юм уу, бие даагчд нь ч юм уу, сонгуульд орж байгаа субъектууд нь өрсөлддөг болохоос биш. Гарсан хойноо бол засаглал нь дандаа тогтвортой эвийг хичээсэн хамтарч ард түмэн улс их орныхоо сайн сайхны төлөө зүтгэдэг байхаар хуйчлаад өгч байгаа байхгүй юу. Тэгэх юм бол чинь одоо 49% сонгох түмний болон ард түмнийхээ 49% төлөөлөх эрхийг хуйчлагтаа тэр авцсан тэр субъект нь өөрөө яг тэр 40% засаглалтаа ороод явна. Орхигдохгүй болчихж байгаа. Төмний засгийн газрынхаа одоо суудлын тийм. Тэгвэл нөгөө энийг бас нэг хүмүүс юунаас салгаж ойлгох хэрэгтэй. Нөгөө манан гэд нэрлэгдээд байгаа ман ба арц нам хоёр нийлж барьсан юм ба штэ. Тэр энэс арай жоохон зарчим нь суултаа бүх нам засгийн тийм. Ердөө тийм итгэлийн хуваар итгэлийн хуваар байр суурь. Байр суурь. Тэгэхээр одоо чинь манан гэдэг агаатай бол хүмүүс бас тэр юу нэг бас ялгаж ойлгох хэрэгтэй. Тэр чинь хиймэл зохиол. Тэр бол хиймэл буюу өөрөөр тухайн нэгдүгээр хиймэл, хоёрдугаар энэ дээр нөгөө буруу системээр гараад ирсэн хүмүүс дургу нь өөрөө мөн үү? Тэр суурийн эв нэгдэлтэй байх ойлголтоос өөр юм байхгүй юу? Өөрөөр 92 оны тогтолцооч өөрөө ерөнхийдөө ингээд энэ либерал онлайнзэмээр үзэх юм бол анх их гайгүй ёстоод тэр ёс зүйтэй, ёс суртахуунтай ёс суртахуун байхгүй ч байсан хуулиар дагдаг байд юм уу ийм хүмүүсийг гаргадах хүлээлттэй тэгж хүмүүс итгэдэг байсан бол тэр маань арилсараа шал өөр хүмүүсийн бөөгнөл болцсон энэ нь тусдаа ирэн сэдв учраас хоёулаа дараа яриа. Одоо яг энэтэй холбоо ярих юм бол харин EV-ийн засаглал гэж одоо чинь миний хараад байгаа та бүхэн яриад байгаа энэ маань ард түмэнд хандаж тайлбарлах юу юм гэхээр энэ бол тэр ард түмний итгэлийг даагаад ямар нэг байдлаар төлөөлөл нь болоо сонгогдсон тэр төрийн сонгуульд оролцоод сонгогдсон тэр субъект нь өөрөө яг авсан хуваараа EV-ийн засаглал дотор байнга байж идэг, орхигддоггүй, хаягддаггүй, гээгддэггүй байж идэг. Тэгэхээр дараагийн нөгөө сонгуульд дүнгээ тавиулахдаа мөн үү? Тэр субъект өөрөө аль зэрэг хийсээс хамаараар хувийн дээшлүүл өшөө засаглал дотроо болоо явж идэг. Тийм төлөв байдгийг л яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн эдний үзэл сурталж гэж яриж байгаа, улс төрзөж гэж ярьж байгаа энэ бүх тэрсэлдээний үндэс нь яг энэ дээр л байна. Жишээлбэл өчигдөр ерөнхий сайд Алтан хуйг надад нэг л буруу хийсэн юм байна. Тэр нь бол энэ ардын намынхныг засаглалд оруулаагүй л эдгээр хонжигноод намайг хогийн тамтан руу хийгээд байна гэж. Нөгөө нэг талдаа болохоор жишээл ардчилсан нам дотроо практикийн одоо гэсэн юм яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх хэрүүл, энэ бүх тэрсэл ерөөсөө буруу сонголтод зөв сонголтын буруу хэрэгжүүлэлтэнд оршиж байна гэж бид тэр энэ яриа тийм агуулгатай болж байгаа шүү. Зүгээр EV ихтэй чинь жишээлбэл EV-ийн онол гэж Монгол байна. Энэ сурвалжуудад ийм үг хэллэг их бий. Тэгэхээр EV ихлээр жишээлбэл хоёр юм хэлээд байна шүү дээ. Одоо өнөөдөр олон хөлж байгаа ардчилсан нам, ардын нам хоёр эвтэй байх шүү дээ. Тэр хоёр улс төржиж нэг зорилготой ажиллах шүү дээ. Эйг ихтэй зэрэг одоо хувьсгал нам тэгээ өшөөдөр ямар нам байна. Монголын улсны ногоо нам энэ төр ингээд 3 болоо түүнээс дээш болохоор эйгийн онол. Энэ EV-ийн онолыг хэрэгжүүлэх хамгийн зөв гарч. Өнөөдөр юу вэ гэхээр яг тэр сонгогчдын эцэглийн хуваар их хурд очсон. Тэр хуваараа бас засгийн газрыг өрөлдүүлбэл бүгдээрөө тэр нэгэн тэр 4 жилийн хугацаанд ард түмэнд тэднэлт гэсэн засгийн газарт орсон тэр төлөөлөгч тэр сайдуудаараа тэр намууд үйл ажиллагаагаа явуулах учраас
жинхэнэ үзэл суталж явахгүй улс төржиж нэгэн дуугаараа ханцуус чумлан ажиллах ийм бололцоо бий болно гэсэн ийм санаа эртэд бид нэг яриад явснаас хойш надад их зүг санагдсан. Тэгэхээр энэ дээр одоо та сая алтуугийн жишээ болгоо ярьж байна. За сүүлийн 2012 оноос 12 оноос хойш 2 жилийн хугацаанд энэ их хийрсэн, туйширсан, тэрсэлдсэн энэ одоо төрд байж байгаа намуудын хоорондын эвэ хичээхгүй байдал. Нам доторх тэр фракцуудын хичээхгүй эвгүй байгаа байдал мөн үү? Тэгээд хоорондоо нийтийн эрхшин дээр ие олохгүй байгаа энэ юм чинь өөрөө үнэхээр доод амьдрал зүйл нөгөө дээрээ судлаа болохгүй дараа гүйдэл олохгүй гэдэг лөө. Дээрээ гүйдэл дараа судлаа олохгүй яг тэрийг ч авчирч байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээс чи одоо яг бүгд залхацгаацсан. Түмэн одоо майнч ядарч जैन, туйлдж जैन, залхаж जैन. Энэ хүмүүс ч гэсэн бас нэг яаж муудсан байж ч гэсэн бас нэг Монгол хүмүүсийн нэг язгуур үндэс нэг удам байгаа учраас эдгэр чинь эсвэл үгүй ядахтаа нэг унсан газар угаас уус гэдэг нэг хүн холбоо байгаа учраас эдгэр маань ч гэсэн одоо өөртөө гарч хайж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ EV-ийн засаглал буюу засаглал нь өөрөө тогтмол байдаг. Шинээр үндсэн хуулиа батлахдаа тэрэн дотроо бүр хідэн яамтай юм уу? Тэгээд яаж тэр итгэл дааж төлөөлөл авснараа тэр үндсэн хуулийн заасан засгийн газрынхаа бүтц дотроо орж явах нь эхнээсээ тодорхой тохиолдолд энэ төрлөө энэ нам доторх эвээ олох хүртэлх тэмцлүүд нь төрлөө орж ирэхэ болчихно. Зөвхөн нам дотроо үлдчихэд нам тэндээсээ шинэ олон болсон нам нь ерөнхий сайдад тавихтаа тэр тэмцэл нам дотроо болохоос биш одоогийн шиг их хурл дотроо орж ирчээд өөр намынхан өөр жижиг бие дагч магч нар энэ төрлөө наймаалцаад чи мятыг ав чи тэрийг ав мөн үү чамд тийм бизнес өгч чи тэр төслийг ав гэх маягаар ингээд нөгөө эргээд ард түмний төлөө нөгөө чинь засаглаж зүтгэх юм алга болоод 4 жил хоорондоо явчихж байгаа. Гэтэ энэний чинь бүх буруу нь бол одоо яг тэр эртний бүр оромоос үүсэлтэй байд юм да. Аливаа нэг уус үндэстнийг захирыг гэвэл дотор нь хагалж бутраг тэрсэлдүүл тэгээд захирахад хялбар байдаг гэдэг. Тэр зарчим манад үүсчихэд байна. Тийм. Энэ бол бүр эртнээс өсө хүнд төрхтөн дээр одоо манай түүхэн сурвалжуудад Ромын империйн суур зарчим гэдэг баруун маягийн түүхэндээ орчдөг. Жоохон судлаачдад хүнзгээд ороод ирдэг. Бүр цаашаа ухаад манай юм ч байж л байгаа шүү дээ энэ дэр чинь. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа нь EV-ийн засаглал буюу засаглал дээр дахиж хямрал авчирхаа болиё. Мөн үү? Тэгэхээр ард түмэн ч гэсэн энэ дээр нь дэмжиж цаашид нэгтэр хамгийн гол нь болчиход засгийн газрыг бол нэг ерөнхий сайд шийдэх. Хүн солигдох засгийн юм биш шүү дээ. Ерөнхий сайд биш дээ. 13 1 4 25 26 харьцаатай тийм гишүүтэй 5 нам байлаа гэхэд нэг тоотой хамгийн өндөр нь 26 байлаа. Дараагийн нь 25 байлаа. 26 гишүүнтэй тийм хувь авсан тэр намын засгийн газар тэргүүлнэ гэсэн утга саяын өөрийн чи ярианаас гарах шүү. Тийм яг өөрөө тэр чинь нөгөө нэгэснээ одоо байж болох олон танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн ч гэдэг юм уу итгэл даах гэдэг үндэмжээр нь шалгуул төмөө олондоо мөн үү. Тэгээд тэрүүгээр сонгогдоод олонхыг авцсан нь бол одоо ерөнхий сайд авдаг. Тэний дараагийн шадар сайд авдаг ч гэдэг юм уу. Тэр нөгөө EV-ийн засаглал маань бол тэрийг бол ингээд ярьж байгаа хийж болох байх. Гол санаа нь бол EV-ийн засаглал буюу засаглал дахиж хямраад байхгүй болох чинь. Хоёрдугаарт энэ тогтмол засаглал байна гэдэг нь өөрөө нэг хүн тогтмол байгаад байгаа гэсэн үг биш шүү дээ бас. Айгүй сайн тал нь нэгдүгээрт чинь одоо олонх болцсон нам ерөнхий сайд тэнийг явуулахаа тэд нар нам дотроо шийдэхээс биш тэр нь төрлөө орж ирэхгүй. Одоогийн шиг ингээд их хурлын нэг юун дотор нөгөө хурдын танхим дотор л бөө хөрөөр болохоо болчихно гэсэн үг шүү дээ. Арай жоохон өөр хүн хэрэгтэй юм л очно гэсэн үг. Хоёрдугаарт нь тэр хүн өөрөө ерөнхий сайд болчоод тэр үндсэн хуулийн загдаад өгсөн засаглалын хэлбэр системтэй зөрчилдөөд хувь хүнийхээ хувьд итгэл үнэмшил чадвар одоо юм зөрчилдөөд алдаа оноо гаргаад аюулгал хээл ахуйд элдв юмд оролцолтойч гэдэг мөнгөлөө байлаа гэхэд тэр нам нь өөрөө солиод байгаад идэг механизм чинь байчаад 4 жилдээ бол энэ олон байсан нам маань цөөнг болж хувирахаар дахиад нөгөө хариуцлага тооцогдчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар тохиолдолд өнөөгийн нэг муухай төрлөө орж ирдэг хямрал маань засаглалынхаа хэлбэр рүү орохоо болоод төрийн хямрал маань бол тэр нэг субъектүүд сонгуульд орж байгаа субъектүүдтэй очно. Өшөө та бас нэг их юуг бас их сайн ажигласан байна. Одоо өнөөдрийн засгийн газрыг харъя. Алтуугийн засгийн газрыг. Нөгөө
эдгэрт ямар сэтгэлээ зүйлсэн гэхээр хоорондоо заавал тэрсэлдсэн хоёр нам дээр суурилсан ийм гоё либерал нийгэм байд юмаа гэсэн үлгэр авчирж ярьж байгаа тарихыг эргүүлчихэд тэгээд нэг нь олон хож засаг барьдаг, нөгөөх нь тэрийн сүрж тэмцдэг ард түмнийхээ төлөө. Нэг олон цөөх, нэг нь эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин байдаг гэдэг ингээд энэ ч анханасаа нөгөө хагаралдуулдаг, тэрсэлдүүлдэг онол дээр онол гэдэг юмар зарилдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэс гарч энэ харийнхны юмнаас мултрах арга нь эвийн засаглалын хэлбэр болчихж байгаа. Өшөө дахиад Монгол. Тийм. Тэгээ Алт уугийн засгийн газар дээр та бас их сайн ажилласан байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн Алт уугийн засгийн газар дээр ч биш. Сая дөнгөж сая Латвид болсон сонгуул дээр ч яг харагдчихлаа. Өөрөөр хэлбэл ингэхээр манай их хурлын гишүүнээр их хурлын 76 гишүүний суудал жишээ нь арчилсан нам 34. Саяны Бацаг тэнтрийг авчаа 34 болчихж байгаа бах. За нөгөөх нь 28 9 ч үү 27 молооч үү. Тэр хоёр үндсэндээ ингээд 76-гоо яах юм бол бараг 80% болчихж байгаа шүү дээ. За тэнгууд нөгөө махан одоо өнөөдөр мөн зүйлээ тэр инксахны нам 3 судалтай болчих واخ. Санампил уянга хин жилээ 3. Тэгээд ингээд их мэд нөгөөт нэг 10-аад мөн тэгэхээр эндээс би юу хэлэх гээд гингууд нөгөө 20 эдэн судалтай болцсон. Нийт сонгогчдын санал авсараар хоёрт нь явж байгаа намыг шахаж гаргаж агаад нэг ба сүүлийн эдтэй нийлж байгаа дэвссэн шүү дээ сая. Энд чинь нөгөө тэрсэлдэн дээр байгаа байхгүй юу? Яг энэ процесс чинь сая Латвид болчихж байгаа. Одоо чинь Латвийн их хурлыг 100 судалтайгаа ботчих та 100% гээд. Тэгэхэд 24% нь тэнд амьдардаг Орос одоо угсааны хүмүүстэй бүрдсэн нам авцсан байхгүй ялт. Тэгэхээр яг олон хүмүүс тэд нар хэн ч 24% санал авч чадаагүй. Одоо 20 хэд юм 10 хэд мэдвэн үү. Тэнгүүт нөгөө бусд нь нийлж хагаад 24-г засагт оруулаагүй байхгүй сая. Ойлгож байна тий. Тэгэхээр энэ чинь тэгэхээр худлаа байгаа байхгүй. Өөрөөр тэр арчил мал гэдэг юм чинь зүгээр зарилсан байгаа байхгүй. Тэгэхээр гол зарил нь юу юм гэхээр ямар тохиолдолд заавал эрх хөрөгч ба сөрөг хүчин олонх ба цөөнх гэдэг зарчмыг гаргаж тэрсэлдүүлж дунд нь хожоо олоод олонх болцсон хүмүүсийн эсрэг цөөнхийн дандаа одоо бэлдэж өгч юм явдаг. Гэхдээ олонх цөөнх хоёулаа нийлээд унахаар гадналтаасаа санхүүгийн загварыг хийж мүлждэг байхгүй юу? Тэгэхээр энийг л одоо тий бид нар бол арчил гэсэн ийм коммунист тийм ард хүн төрийг барих нийгмийг жолоодох гэсэн тэр энэ буруу орчуулга байна. Сонголтын нийгэм юм байна гэж ярихтай зэрэг энэ дээр нөгөө түрүүчийн ярьсан нөгөө үзэл гэж юм гарч ирж байна л да. Гэтэл өнөөдрийн энэ намуудад тийм үзэл гэсэн байна уу ялах юм байхгүй шиг санагч байна. Жишээлбэл үзэл байлаа ч гэсэн үзэл гэдэг чинь жишээлбэл хүний сэтгэлгээний хамгийн доотлын төвшин шүү дээ. Үдсэн дор төрсөн сэтгэл. Үзэл гэдэг шиг. Гэхдээ үдсэн дор төрсөн сэтгэл бол үзэл. Үзээд юм бодвол бодол болно тийм. Бодоод тэгээд онох юм бол жишээлбэл онол болд юм уу. Гэтэл энэ өнөөдрийн энэ үдэл сурталд ярьж байгаа улсуудын энд бол онол алах. Бид жишээлбэл 50 60 70 80 оны хүүхдүүд тэр үед онол байсан. Коммунизм гэж юм бид бас итгэж ийсэн. Тэрний төлөө бас сайхан болох юм байна гэж итгэж явсан. Гэтэл өнөөдөр баахан хий үзэгдэл тэнээд тэр дунд хүмүүс нь самуураар сонголт хийх зарчмаа алдсан. Ерөөсөө түүнийг юу эзэлж ирэхээр мөнгө л эзлээд байна шүү дээ. Тэгэхээр би одоо энэ сонголтын нийгмийн амин алга байна. Одоо Монголын ингээ онлоор гэж ярил. Нөгөө монголчуудын ярьдаг аминч байх тэр үзэл тэр төрлөх арга шиг алдагдсан. Жишээлбэл одоо ийм шүү дээ. Манайхан гэр бүлээрээ аминч байх ёстой. Нэгнийгээ ядарсныг итгэх ёстой. Баг сумаараа, ангиараа энэ монголчууд нийтээр аминч байх ёстой. Тэгэл одоо хамаг байдлын дэлгэд тавиад тэгсэн ингэсэн гэл ингээл ойрлолдоод хашгиралдаад байж их би ийм ёсгүй гэж бодоод байна л да. Энэ бол мөн тэр нөгөө тэрслийн гай гэж бодоод байна. Тэгэхээр үзэлгээ чинь байхгүй учраас зарим хүмүүс чинь одоо нам дамжаа явж яд болцсон байна шүү дээ. Жишээлбэл сая өөрөө Батхан гинүү арчил намд орлоо гэж ярьж шүү дээ. Тэр чинь нэг намд байж байгаад жишээлбэл тэр хүн тийм одоо үзэл онол бодол гэсэн тэр хүн тийм юм байдлын сонгогчд үнэлсэн. Ингэж гэтэл нөгөө ч өөр тийшингээ яваад өгтөр тэр хүний сонгогч нь татах хэрэгтэй юм шүү. Одоо бас нэг эмэгтэй байдаг юм байна лээ их хурлд. Төрүүч нь арчлалын та нарыг ёстой мэднэ.
Интергээл зарим доличад моличад гээл ингээл бөөн уур хэлэнгээ багтааж ядаад ашгарч яадаг. Гэвч ч одоо эргээд нөгөө тэр намд орчин чинь нөгөө намынхаа та нарыг би мэднэ гээл. Тэгвэл тэр хүнд би лав энэ хүнд үзэлгээ чи малга юм байна. Оноолгээ чи малга юм байна. Тэгвэл энэ хүн бол энэ улс төрийн хүрээнд орж ирэх биш. Аж ахуйн хүн байна. Улс төр гэдэг бол агуу юм. Тэгвэл энд үе мөнгөтэй улс төрд хол байх ёстой. Тэр хүмүүс энэ орон зайг эзэлсэн учраас монголчуудын энэ аминч байх үзэлтэй. Тэр хөндлөнгийн хэрүүл хүмүүс ярьж их тэрсэл үүсгээд байна. Нэгдсэн оноолгийн чинь монголчууд тэгээ улс төрийн тийм гол юм ерөөсөө байхгүй болсон. Би ингэж бодоод байна. Та өдөр чинь сэдв маш их ярьдаг хоорондоо тэгээ санаа оноогоо солилцдог, маргалдаг, мэтгэлцдэг, бие биендээ өгч авалцдаг. Тэгэхээр би танд яг энэ дээр санал нийлээд хэлдэг. Би ч гэсэн аминч гэдэг үгийг танаас анх тайлбарыг аваагүй бол бас дутуу ойлгоод яваадсэн. Тэгээ хүмүүс нэг ийм аюул өгдөг монголчуудад. Нөгөө үгийнхаа цаад утгыг ойлгоогүй гэж амь гэдэг. Тий, нөгөө нэг шууд ингээ амнаасаа шууд бүгдийн амнаас арчил гэж зүгээр урсчдаг. Тэгэхээр арчил гэж одоо яг юу гэдэг дээр өөрсдийнх нь яг өмнө харагдаж байгаа микрофон шиг ч юм уу ном шиг тодорхой юм байхгүй. Яг тэр шиг тэр аминч байх, бэртгчин байх, хуваач гэх дандаа өөрөө төлөв байдууд шүү дээ. Тэр бэрдэгч шүү. Тийм. Бэрдэгч. Тийм бэрдэгч гэдэг аминч байх бол өөр юм. Тийм. Бэрдэгчин байх бол өөр. Тийм. Одоо манайхан бэртгчин гэдэг байгаа шүү дээ. Бэрдэгчин. Тийм. Дада ингээ тэгэхээр яг түүний хэлдгээр нөгөө тогтвортой мөнгө, тогтвортой эдийн засаг, тогтвортой нийгэм, эвийн засаглал. За тэгэл энэ хүмүүс маань сайхан хямралгүй аз жаргалтай баян тарган цадхан чинэлэг дутагдaltaгүй амьдрах нийгмийг бүрдүүлэхийн тулд тогтвортой засаг хэрэгтэй байна. Тэрний эвийн засаглал байх юм байна гэдэг хоёулаа гэж. Одоо тэгвэл энэ эвийн засаглалыг бүрдүүлэхийн тулд энэ төр маань өөрөө яаж бүрдэх ёстой эвийн засаглал. Өөрөөр нөгөө сонгуул маань яаж явах ёстой, тэгээ сонголт маань яаж хийгдэх ёстой гэдэг лөө орж ирж шүү хоёулаа. Тийм үү? Тэгэхээр энэ миний өөрөө харж байгаагаар уган болдгсон бол хэдий ч нэг өдрийн өмнө ч гэсэн Монголын уламжлалт төрийн тогтолцоо буюу тэр нөгөө 10 мянга төмтгээд тэгтээ өрхтөр суурилсан. Өрхтөр суурилсан шүү дээ. Хувь хүн ба иргэн дээр суурилсан биш. Тэр төрлөгөө бид нар хурдан орол тэр чигээрэл хурдан сайхан амьдрах болно. Гэхдээ тэр лөө очихлоо нааш юу юм бэлээ шүү дээ. Аха. Одоо хүннүү үе дараач 100,000 тогтолцоо байсан гэж ярьдаг. Чингисийн үе байсан гэж хүмүүс мэддэг. Гэтэл 1940 гаруй онд байсан билээ шүү дээ. Сая нэг одоогоо 70 жил өмнө гэсэн үг шүү дээ. Тий, Цэрэн Пунцэг гэдэг одоо манай аймгийн үйлдвэрчний зөвлөлийн дарга марга сүүлдэн 70-80 он гэж хэлсэн. Тэр өвгөн манай хоёр үе. Тэгсэн чинь нэг тэгж ирж ирсэн. Би чиний дарга шүү нөхөр. Би аймгийн төмтийн дарга байхад чи сум зуутын дарга байсан шүү гэж. Тэгэхээр энэ төмд зуут мууд гэдэг чинь бол энэ 40 он хүртэл байсан билээ шүү дээ. Одоо үүнийг харин хэрэгжүүлэхэд яг энэ тооны яг энэгээр юм уу яах юм энэ ямар ч гэсэн нэг тийм энэ монголчуудын амьдралыг зохицоод байсан. Энэ нүүдэл чинь тархай бодлохой байдагт ч юм уу нэг тийм нэг тогтолцоо байсан байна. Энийг судлууч юм шиг. Яг энэ дээр чи яг би ингээд энэ дээр нэгэн янз янзын гадна дотны хүүсвэр сурвалжууд тэгээд тэр нийгмийн хөгжил, нийгмийн формацийн онолууд, нийгмид нэрлэгдээд байгаа хүмүүсийн бөөгнөл тэр нь улс гэж өөрсдийгөө томьёолж хууль эрх зүйн орчинд бүрдүүлж хамтарч амьдэрсэн тогтолцоо энэ зэрэг ингээд нэлээд янз янзаар үзэхэд энэ ч өөрөө нөгөө нүүдэлчин тэ соёл иргэншсэн буюу ингээд нэг суурин газрын соёл та тэрэн дээр их бас нэг таны тэр томьёол бол заавал бид нар шаашаа нь олон төрөх хэрэгтэй юм байна. Нөгөө дунд нь явдаг бадарчин цагаач маягийн хүмүүс гэсэн юм 3 юм байна гэж яриад идэг штэ. Тэр нь дараа явах яг энэ сэдвэр бол тусдаа бас хүмүүст яриул надад гоё санагддгийг наатгаарч. Одоо яг энэ асуудалтай олох юм бол энэ хүн төлөвчтөн ч өөрөө яг санийхаа явцсан байгаа байхгүй юу? Нүүдэлчин иргэншсэн суурин тэ иргэн шиг. Иргэн гэдэг үг чинь суурин дээр төлөхөө орж ирчээ та миний хараад байгаа. Тэгээд дунд нь холбож идэг цагаач бадарчин маягийн тийм хүмүүс нь жишээ нь. За ингэж гот яг буцаагаад нэг Монгол дээр аваад манайх бас яг ийм байдалд очсон байхгүй юу? Нийт хүн ам одоо 3-ны 1 нь уламжлалт мал аж ахуйг эрхтэж өвгдөөц мань яаж амьдарч ирсэн тэрүүгээрээ байгаа бах. Тэгээд 50-аад оноос эхлээд энэ төв Оросууд орж иж
суурин газруудыг бүтэн сүлжээ болгож байгуулсан шүү дээ. Энэний үр дүнд өнөөдөр хүн амын маань 3/2 нь ерөнхийдөө суурин амьдралтай болцсон. Тэгэхээр одоо дахиад энэ миний ажиглаж байгаагаар зөвхөн нүүдэлчин амьдрал дээр суурилсан мөрс ингээ яриад эхлэх нөгөө 3/2 нь суурин амьдралдаг учраас хүмүүс хүлээж авдаггүй. Яг энэ суурин амьдралын загварыг аваад буцаад улсаа сайхан болгоно ярих гээд энэ суурин амьдрал чинь зөвхөн тэр мөнгийг хэвлэдэг долларын эзэдийн үлгэр жишээ болгож олон таргуулж хулигдах тэр дэлгүүрийн лангуун дээр тавьдаг Сингапур, Хонконг, Америк өөрөө Европын төвсөн тэр улсуудаар хэрэгэлдэг загвар болохоос биш. Бусдын нь мүлждэг байхгүй. Өөрөөр хэлбэл Сингапурыг харуулаад та нар ийм гоё олон шүү гэж хэлж хагаад нөгөө хүмүүс тэрийн дуурайг оронгууд нь мүлждэг энэ шал өөр энэ цаад мөн чанар нь зорилго нь өөр учраас манай иргэншсэн хүн амын 3/2 дээр цаасан иргэншлийн элемент дээр нь бол эдгэрийн загварт хуургадаа бид нар явчлаа шүү дээ. Арчил гэж нэрлэгдээд байгаа либерал онол дээр нь либерал үзэл суртал дээр нь либерал одоо хувийн эрх чөлөө гэдэг юм дээр нь бид нар ингээд 24 жил бидрээд өндөө модоо бариад нугсан тасрахад бэлэн болоод одоо яг одоо өнөө маргаашгүй их хэцүү байдал очихдоо бэлэн болцсон байж байгаа байхгүй да. Тэгэхээр ингээд төрөө тэгвэл яаж энэс аврах вэ? Өөрөөр хэлбэл төрийн чинь зөв аварчих юм бол төр маань тогтвортой засаг болоод тэгээд тогтвортой нийгэм эдийн засаг тогтвортой өрхийн асуудал гарч ирэх болчиход. Энэ чинь нэг ажил талаас нь хөөсөн явж эцэс бидний гэр дээр бид нар дээр бууж ирэх хэрэгтэй байхгүй юу? Үнэ. Тэгэхээр одоо тайлбарлах хэлэх гээд байгаа танд засаглал маань эвээх болчлоо. Тогтвортой засаглал болчлоо. За тэгвэл тогтвортой засаглалыг сонгох төлөөллийн нэгэн ч орхигддоггүй тэр төрийг сонгогддог. Тэгэхдээ үндсэн шалгуур нь итгэл. Тэр итгэл даах хүмүүсийг яаж гаргаж ирэх үү гэдэг нь миний ойлгоод байгаа таны хэлээд байгаа тэр сонголт. Энэ бол жинхэнэ арчил юм аа. Ерөөсөө жинхэнэ арчил гэдэг бол хүн сонголт хийх эрх чөлөө юм байна. Ерөөсөө эрх чөлөөний түүл бол сонголт хийх тэр боломж юм байна. Сонголтоо чөлөөтэй хийж явах тэр эрх чөлөө бол жинхэнэ эрх чөлөө. Бас тэр үнэмжийн үр дүнгийн үнэн байна. Тэр үр дүнгийн үнэн байдаг тий. Тэр бол жишээлбэл үнэн байх хэрэгтэй байна. Одоо худлаа болчиход байна тий. Ариун байх бас. Тий. Одоо бузар болчиход. Зүв байх хэрэгтэй. Одоо буруу болчиход байна шүү дээ. Ийм учраас хүмүүс нөгөө сонгуулаас одоо жишээлбэл ямар ч итгэлгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр сая өөрөө итгэлгээд байна. Миний итгэхгүй ухаан гэдэг энэ номыг барьсан бас их яриад байна. Тэгэхээр энэ дээрээс би нэг хоёр үгийг хийж татах дуртай байдаг. Итгэлийн дээд үнэн, эдэнэ дээд сүү гэж манай ард. Үнэн гэдэг чинь одоо гүн ухааныг том ойлголт шүү дээ. Гол ойлголт. Гол ойлголт. Тэр зарчим суур зарчим гэх юм одоо. Итгэлэн гэвэл сүг болно. Сэтгэлэн гэвэл буг болно гэж. Тэгэхээр өнөөдрийн манай ард түмэн итгэлэн гээгээд сүг болчихсон байна. Тэрний уушаар сэтгэлэн гээсэн улсууд ихтснээс болоод орон шоронд дүүрээд өргөжээд байна. Тийм. Хоёрдугаар тийм төрд гэд нэрлээд байгаа энэ төрсөлдсөн хоорондоо зөрчилсөн хүмүүс чинь бас бугууд шүү дээ. Сэтгэлээ гээцсэн байхгүй юу? Сэтгэлээ. Тэгэхээр юу юм? Ард түмэн сүг болоод тэднийг төлөөж байгаа нэртэй төлөөл нэртэй төр буг болсон байхгүй юу? Тэр нөгөө улс төрөө биш. Өөрийнхөө үжил, өөрийнхөө ховийн одоо тийм бэрдэгчин тэр амьдралын гол зорилго болгоцсон ийм хүмүүс дээшээ гарчаад байгаа юм болов уу гэж би ингэж заримдаа айдаг шүү дээ. Тийм. Энэ ч одоо эхлээд бол миний ажиллажсэн би ч ихээр донд их шоолдог байсан. Энэ байж ингэж тэгж байгаа. Гэхдээ миний цаад ерөнхий итгэл бол энэ Монголын ард түмний удамшиж ирсэн агуу их тэр ёс. Тэр ёсыг мөрдөх ёстой байгалийн зүй гэж ойлгодог байдал. Тэр ёсоо мэддэг. Тэрийг зүй тогтол гэж өөрөөр хуулиас дээгүүр гэж зөвшөөрдөг. Тэгээ бие авч явж байхдаа ааш аншин үг үйлдэл дээрээ тэрийг суртахуун болгож хэлбэржүүлдэг. Мөн үү? Тэгээд энэ ёс зүйтэй, ёс суртахуунтай хүмүүсийн чатаагүй нөгөө таны хэлээд байгаа тэр эртний грекийн мэрэгдээ хэлдэг ард түмэн тэнэг гэж хэлээд байдаг буюу ямар нэг байдлаар олох өөрийгөө заавал нэг хүнээр хамтарч, эвсэж, тусалж, дэмжиж явж иж амьдрал ахын болдог тэр хүмүүст зориулж хуулийг гаргаж өгөөд мөн үү? Хуульчлагдаад ингээд явдаг байсан. Тэр удамшлын сантай учраас би шинэ 90-ад онд хүмүүсийг ихтэй шоолдог байсан. Мөн үү? Дараа нь жоохон айдаг болж эхэлсэн. Эмгэндэг болж эхэлсэн мөн үү? Энд чинь нөгөө таны яриад байдаг итгэдэг байсан болоод найддаг болоо сүулдэ горддог болоод гэдэг мөн үү? Энд чинь манай ард түмэндээс бас байгаа. Эхлээд нөгөө 90 онд бид нар ямар ч их сайхан нийгэм рүү явах гэж итгэцгээсэн нийтээрээ.
тодорхой хугацааны дараа бол энэ амьдралаас шал их тэг өөрөө болчихгууд за энэ жоохон найдаад эхэлж байгаа. За арайч үгүй байлгүүдээ гэд. Сүүлдээ одоо бол сүүлийн хэд хэдэн сонгуул тэндээс гарч ирж байгаа энэ бугуудаас юу өсдөг болсон гэхээр нэг ядтай нэг юм намайг хараа өрөвдөд нэг өмх тархны болон шийдчих байх гэж горддог болтлоо явсан. Одоо тэр гордлох чинь бөхчж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэг заавал яг саний байдлаар янзлах хэрэгтэй. Хэдий ч нэ хурдан нийтээр энээсээ өчлөө ойлголцоо гарч чадна. Тэр тусмал энэ юм чи буцаж сэргээд нөгөө гордлох алга болсон гордлох чинь сэргээд тэр маань найдвар болж хувираад тэгээ итгэл болж хувирчээж аян төрчөө өөрөө тэр тогт эвийн засаглаа хэрэгжүүлж чаддаг. Яг ард түмнийх амьдрал дээр ирэх юм бол бүх юм тогтвортой. Бүхэн юмаа төлөвлөж болдог. Өөрөөр хэлбэл ахуй амьдрал хамтын амьдралынхаа юм төлөвлөж болдог болчихно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд аль талаас нь ч тайлбарсан байна. Тэгэхээр энэ төрийн юм дээр болохоор хэлээд байгаа замдаа бид нар заавал миний харуул нэг тийм шатлал дамжихгүй шууд орж болохгүй юм шиг үлээ. Одоо байж байгаа байдлыг харахад миний бодлол юу гэдэг юм гэхээр аливаа нэг болохгүй болсон системийг солихын тулд тэр систем дотор хамгийн хожижчихсан бэрдэгчин болцсон. Та бид сая бүг гэж хэллээ шүү дээ. Ийм хүмүүсээр тэр систем солих өөрчлөлтийг бол хийлгэж болохгүй байхгүй зарчмын үед. Тэгэхээр би найз нөхдөж ярьдаг, нар түмэндээ хандаач хэлдэг. 92 оны үндсэн хуулийг энэ 92 оны үндсэн хуулиар үр дүнгийн амсж байгаа хүмүүсээр засуулна гэдэг бол ямар нэг үедээ төгс болох магадлал айгүй муу ихгүй юу? Ямар ч хүн өөрөө ирэхгүй зүгээр л өөрийнхөө тэр хувиа боддог. Тэ? Үгүй ядахтаа эргээд тэр ирэх гисгээ шийтгэл элдв юунаас айцаасаа болоод амиа хүртэл боддог байхгүй да. Тийм учраас одоо ямар нэг байдлаар нэг учийг олж байгаа л шат дараалалтайгаар дамжаач гэсэн бид нар энэ эвийн засаглал руу тогтвортой хөгжил рүү явах хэрэгтэй л болчиход байгаа. Миний хараад байгаа. Тэгэхээр монголчуудын гол итгэл үнэмшил найдвар нь бол төрөл байсан. Тийм учраас манай гөвшчүүл одоо шашин шүтдэг байлаа ч гэсэн жангараасыг орхон мөн өршөө гэж цацал өргөж явахыг би л хараагүй. Төрийн сүлдөршөө гэдэг. Гэтэл одоо төр маань тэр Монгол одоо битрийг тэр судлах гэж оролддог тэр эртний гэдэг юм уу язгуурган ухаанаас холдсон. Тэгээ энэ тентхийн хий дэмий тэр хэрэгжих нь одоо багтай хөрс өрн таарахгүй тэр үзэлгээ чимэг их орж ирж түүгээр одоо цуглж бүлгэж тасарснаас болоод манай өнөөдрийн төр мөнгөтэй тийм хүмүүс гарсан. Тэр мөнгөтэй хүмүүс бол улс төрчихгүй гэж хэлээд байгаа юм байна. Нийгмийн тэднийхээ хувьд зөв юм байна тийм. Угаасаа тэд нар ч улс төрчихгүй төмний төлөө явах гэж гараагүй юм чинь. Тий. Энэ утгаар нь би өнөөдрийн одоо жишээлбэл тэр улс төрчихгүй шүү гэд байгаа улсуудыг нийгмийн нуруунд шигдсэн паразитууд, шимэгчүүд. Тийм. Одоо хоньны ихэд гэдэс хээлэн шигдсэн ховолцонууд юм байна. Тэгэхээр бидэнд бол ийм паразитууд, ийм ховолцонууд одоо Монголын төрд хизээч хэрэг болж байгаагүй. Энэний төлөө баатарлаг. Тэр онол үзэл бол хэрэггүй гэсэн шүү дээ. Монголчууд бол нэг л онол байсан. Тэр нь бол эх оронч ухаан. Түүний төлөө тэмцдэг зориг байсан. Үндэсний эрдэм байсан. Зөвхөн монгол хүн хийж чаддаг, бүтээж чаддаг. Түүний төлөө төр нь ажилладаг байсан. Энэ одоо зарчим алгуурлж дээ. Тийм учраас одоо цаа өөрийн чи ярьсан тэр либерал гэдэг юм уу тэр мөнгөний гэдэг юм уу ийм одоо хонол их ярих болсон ийм цаг үе юм байна гэж би өөрийн чи ярианаас ингэж бас дүгнэж хэлмээр санагдаж байна. Тэгэхээр нагамаа одоо зөв хэлж байгаа. Өөрөөр хэлбэл би ч гэсэн энэ либерал онол энэ либерал онолч суур 3 одоо татлан задлаад үзчих юм бол нийгмээ залаад идэг 3 технологи эд ангитай гэсэн үг байхгүй юу? Нэгдүгээр нь хувь хүний эрх хэрэгчлээ гэсэн ойлголт явдیں۔ Тэрийг манайхан ойлгохдоо би юу ч хийж болдог. Хуулиар л хоригдлоогүй юу ч хийж болдог гэчээд хуулиа өөртөө хийдэг учраас бүр дампууруулчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр хувь хүний эрх хэрэгчлэн дээр хоёрдугаарт нь чөлөөт өрсөлдөөн. Эдийн засгийн эрэлт нийлүүлэлтээр суурьсан чөлөөт өрсөлдөөн.
түүнийгээ уян хатан мөнгөөр зохицуулдаг гэдэг эдийн засгийн либерал онол. 3 дугаарт нь нийгмийн байгууламжийн хувьд ард түмэн өөрөө төлөөлөл төрөө сонгодог. Гэхдээ энэ нь намаар явдаг гэсэн ийм 3 суурь юм дээр энэ ч бол либерализм гэж хэлдэг байхгүй, ардчил гэж хэлдэггүй. Зөвхөн Монголд энийг орчуулахдаа ардчил гэдэг ард түмний засаглал шиг хийснийг гайг нь өнөөдөр амсаад энэ хүмүүс ч гэсэн эхлээд бол нэг жоохон учна. Энэ би их олон хүн дээр ажилласан юм да. Үгнийхээ учрыг ойлгож байгаа хүн бол их цөөхөн байдیں۔ Гэхдээ нийтрийн хэлээд дуурайгаад хэлээд тэгээд тэр нь өөрт нь ямар нэг өдөр ялангуяа үр дүн сайн байгаад байх юм бол тэр үр дүн өөрт нь авчирж байгаа тэрийг арчил юм байна гэж ойлгочиход байгаа байхгүй юу? Тиймээс тодорхой тийм таны хэлдгээр тэр онол бол ерөөсөө байхгүй байхгүй юу? Энэ арчил гэдэг эдний баримтлаад байгаа одоо их тийм өөрийгөө арчлагч гэж ярьдаг 90 оноос хойш яатсан нэг хүмүүсийн гол юм бол ерөөсөө зүгээр энэ либерал онолыг байдаг. Гэхдээ айгүй инээдэмтэй, эмгэнэлтэй. Яг энэ либерал онолыгоо уншаад, судлаад юу гэдгийг мэдчихсэн хүмүүс ерөөсөө байдгүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл сая либерал онолын тэр 3 зарчимгээ ярьсан чинь надад жишээлбэл бас нэг хэцүү санагч. Тийм байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн монголчуудыг хэн дэж ээж юм, төр засаг дэж ээж юм гэхдээ би үгүй юм шиг санагдчихэв. Яагаад гэвэл эрийн дэж ээж байна. Өнөөдөр одоо гойлтойд очиж нэг сумдаар очиж, доронтын нэг багтаар очиж тэнд бүгд эрээний барааг борлуулах сууж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгд дамжаад болсон. Түрээс гэдэг нэг юм ярив шүү дээ. Чөлөө төрсөлдөөн гэдэг чинь тэр үнэ нэмэх. Эсвэл хүний хүнд зардж юм аа. Зардж байгаа тийм нэг юм болсон гэдэг ингээ бодохоор их гонигтай. Тийм. Тэгэхээр ингээд таны яг та яг зөв нөгөө угаасаа нөгөө хүн утгаараа бол та зөв мэдрээд хараад байгаа байхгүй. Тэгэхээр саяны 3 өнөөс чинь хамгийн аюултай юм тэр чөлөө төрсөлдөөн. Зах зээлийн эрэлт нь өөрөө нийлүүлэлтэд зохицуулж идэв. Гэт ингэсэн энэ онол. Гэтэл чинь бол нөгөө модоор үзэх юм бол модон дээр ургацсан байж байгаа үр төлж жимсний ойлголт байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр яг тэр мод маань өөрөө санхүүгийн тогтолцоо юм. Мөнгийг тарааж өгч байгаа банк гэсэн үг. Тэр банкд тараах мөнгийг нийлүүлж байгаа нь бол тухайн улсын төв банк гэдэг. Үндэсний гэсэн үг. Энэ төв банкын чинь цааталт нь язгуур нь болоод дэлхийн санхүүгийн империалистууд буюу долларын эзэн барьсан байдаг. Тэгэхээр эдгээр аль ч улсад очиод хамгийн түрүүнд либерал онол нэрээр тэр хуучин байсан хөрсөнд хууч хийж байгаа доогуурнаас бүх язгуурыг арилгаад өөрсдийнхөө либерал онолын язгуурыг суулгаж өгдөг. Тэрнийхээ тулд ингээд сайн харах юм бол 90 оноос хойш одоо энэ ардчлагч гэж өөрийгөө нэрлэдэг, ардчил гэж юмыг ярьдаг энэ хүмүүсийг маш их авч сургалтанд хамруулсан байдаг шүү дээ. 90 оноос хойш. За одоо энэ үзэж байгаа монголчуудтай ихэд либерал ардчил гэж их яриад байгаа хүмүүсийг эргээд 90 оноос хойш яасан ингээ үзэх юм бол Америкт, Англид очиж сургалтанд маш их хамрагдаад тэгээ энэ Эбола вирус гэдэг шиг хиймдэр бий болгочдөг, идэвч хүчдэг Эбола вирус шиг л либерал онолыг ардчил гэдэг нэр тавиад өгсөн. Тэрийн нөхдүүд энэ чинь үүрэг нь ардчил гэж нэрлэж тэгээд энэ либерал онолын юмыг л ярих хэрэгтэй энэ үлгэрийг хоос хөл хөлийг л ярих үүрэгтэй хүмүүс. Тэгээд эдгээр яагаад ингэж энд их дуртай байдаг гэхээр үнэхээр эннийхээ үр дүнд өөртөө сайхан амьдардаг байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө нөгөө сайхан амьдуулна гэж амлаж байгаад энэ либерал онолын дагуу эрхээ авцсан өөртөө сайхан амьдардаг идэг. Тэнд нь итгэсэн нөгөө төм нь уланд ордоод идэг. Тийм. Өөртөө сайн амьдарч байгааг адилхан байсан. Өнөөдөр бол тасраа яа. Тэгэхээр энэ хүмүүстүүд өнөөдөр арчил нь өөрсдөө бол үн цэнтэй болчихж байгаа. Арчил гэж нэрлэдэг байгаа либерал онол. Яагаад тэгэхээр одоо нийгмийн баялаг өөрөө 98% ба 2% гэдэг харьцаагаар бичил тэгдэж хуваагдаж штэ өнөөдөр монголч өөрөө. Одоо үнэлж болдог үнэлгээ шүү дээ амьгүй эзүүсийн үнэлгээ чи 98% нь яг ямар ч юмгүй нэг ард түмний чинь 2% дээр бүгд бичигдсэн. Яг л тэр сонгодог капитализмын дээд шатагт Ленин нэрлэдэг империализмынхаа тэр шинж тэмдгүүд бүрэн очсон байхгүй. Тэгэхээр энэ дээр дахиад үргэлжлэх хүмүүстэй хэлэхэд нэгдүгээрт ардчлал гэж байхгүй. Ялангуяа өөрийгөө ардчлалыг өмчлөгч юм шиг би 90 онд ардчлалыг эхлүүлсэн гэж яриад байдаг хүмүүс цаашдаа та нарт ардчил гэж яриха болоо. Либерал онлоо яриа сайн хэлээд байгаа мөн үү? Тэгэхээр либерал онлын сая бид тэр нөгөө юуг нь ярьчлаа шүү дээ. Эдийн засаг талыг ярьчлаа. Тэр нөгөө нэг аюулгүй аюултай юм нь хов хүний эрх чөлөө гэдэг ойлголтоо авчиртай. Энэ маань өөрөө өнөөдөр бүх дэлхийг хямраацсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүн хизээч хов байдаггүй байхгүй да. Тэг тодорхой хэмжээнд өөрийн үрчхөө буюу гэр болох хүртлээ бол тэр хүн бол бие хүн байдаг. Миний ойлгож байгаагаар.
Тэгээд дараа нь ихэр юм уу ах юм уу нөхөрт гарлаа штэ. Тэгээд удмаа өргөжлөх нь байгалийн хуулиар дагсан учраас мөн хөв хүн биш. Тэгээд бие хүн байж байгаа дараа нь нэг өрх бүлийн гишүүн болдог гэж би ойлгодог байхгүй юу? Тэгэхээр Монголын төрийн өөрийн агуу нь юу юм гэхээр ерөөсөө альва төр гэдэг бол хувь хүний асуудлыг шийдэхин төлөө эв болдоггүй. Гэр бүлүүдийн ах вэ? Тодорхой голон тулаад дасцсан байж байгаа гэр бүлүүдийн галыг унтраахгүй байхын төлөө одоо Монгол билэгтлэр бол тэгж хооронд нь өрхүүдийг зөв ахуйн хямралгүй амжуулахын тулд л эвлэлтэн нэгдэж эв хичээж засгаж явдаг гэж Монгол би судлаад ахаар манай төр засаг яагаад агуу байсан гэхээр өөрх гэр дээр суурилдаг байсан агуу юм билээ. Өөрх гэр болж одоо таны хэлдэг нөгөө таныхаар нэр гэр төр тэр күнзийнхаар бол одоо манайх их яриад идэгч хаан хэлсэн их хаамыгаа хэлсэн гэж ярьдаг бие зас гэрээ төрөө зас гэдэг шүү дээ. Энд чинь өөрөө угаасаа яг байгалийн хуулийн илэрхийл болчиход байгаа байхгүй юу? Хүний нийгэм дээр хүн эхлээд бие засах ёстой. Тэр нь юу юм гэхээр ёстой нөгөө нагаан бууган хүүхэд бол нагаан бууган удам яаж явж ирсэн? Тэр удмын ой санамжийг аваад тэгээд тэрүүгээр бие хүн болж төлөвшөөд түүнийхээ дараа тэр удмаа үргэлжлүүлэх гэрүүл болоод гэсэн 30 гэр болчихж шүү дээ. Одоо таныхаар нэрээ олно гэдэг нь бие хүнийх нь юм. Гэр болчихлоо. За тэгээд тэр гэрээ зөв аятайхаа аваад явж чадчих юм бол дараа нь гэрүүд өөрх гэрүүд нийлж хагаад 10-10-аараа нэг 10 нэгж болоод тэрэн дундаасаа нөгөө 9 өөрх гэрийнхээ төлөө сэтгэл аргаа зүтгэх чадвартай хүндээ нөгөө 9 өрх нь итгэлээ өгөөд ингэж манай төр тогтдог байсан учраас төр гэдэг бол өөрх гэрүүдийн асуудлыг шийддэг тогтолцоо болохоос биш хувь хүний асуудлыг шийддэг биш байхгүй. Тэгэхээр энэ дээр дахиад хувь хүний эрхчлөө гэдгээр биднийг маш хүчтэй хагалж байна. Одоо тэр манайхны энэ хүмүүс өөрсдөө шалтгаан олохгүй би хэд хэдэн үнийг телевизээр ярьж байгаа зөв ингээ нүүр тулж уулзалтаа харуулж ярьж байгаа. Ах トゥ хамаатан сад нар хоорондоо яаж хэрүүл урвал болж юм мөн үү? Энд чинь өөрөө тэр яваад байгаа хувь хүн гэдэг тэр нөгөө нэг эсэндээ хувь хүмүүст байж байгаа тэр бэрдэгчин юмыг өдөөч байхгүй юмыг суулгаж өгнө. Эсвэл дээд удамд нь ямар нэг үгээр жоохон ч гэсэн бэрдэгчнийг хүн байсан бай таараа штэ. Тэрийг идэвхжүүлж өгдөгч байд юм уу? Ой санамж өгд. Тэгээ 3 дахь нь болохоор тэр нийгмийн байгууламжууд арт түмнийг төр төлөөлдөг гэдэг. Өөрөөр олонхоос нь төрийн сонгогддог гэдэг гэсэн залилаа. Тэгэхээр та хэлдэг чинь бүр энэ бол хүн төрөлхтний төрийн тогтолцоонд донд хизээ хамгийн хямардаг байсан гэхээр яг тэр олонхын дэмжлэгийг авсан юм шиг төрн дандаа хямарч идэг учраас энэ засаглал төрийн хэлбэрийн чинь нөгөө тэднийхээ төлөө зүтгэх язгууртнуудын засаглал болгох демос буюу демокраси л гэж төлөвшүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурван юм гуруулаа манад бүтэн бүрдсэн байгаа байхгүй яг.